Монголд зохион байгуулж байгаа COP17 хурлаар улс уурхайн салбарын төр хувийн хвшлийн тэргүүлэгчид газрын тогтвортой байдлыг хангахын төлөө хэрхэн хувь нэмэр оруулахаа хэлэлцлээ. Энэ үеэр Rio Tinto, Эрдэнэс оюу толгой компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, харивжуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах цогц санаачлалуудаа эрчимжүүлэхийг зарлалаа. Нэгдүгээрт бол цэвэр эрчим хүчний чиглэлээр байгаа. Оюутлогоо үйлдвэр ороод дотоодын сэргээгдэх эрчим хүчийг худалдаж авах юм амлалт бид нар хийж байна. За энэ юу гэсэн үг юм бэ гэхлээр оюутлогоо үйлдвэрт хэрэглэж байгаа эрчим хүчний тодорхой хувийг бол сэргээгдэхээс бид нар бол нийлүүлэхэд ийм боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. За ингэснээр бол Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд бол томоохон хөв нэмэр оруулж байна гэж харж байна. За хоёрдугаарт бол бид газрын дороотолтой тэмцэх талаар бол бас амлалт хийж байна. За энэ хүрээнд бол бид нэр тэр бүм модыг хэрэгжүүлэхээс гадна ер нь бол говьд Монгол улсын хойд болон төвийн нутгуудаар бид нар бол ой сэргээх ажил дээр бол төслүүдийг хэрэгжүүлээд ажиллана. Rio Tinto засгийн группийн гүйцэтгэх захирал Katie Jackson энэ үеэр оюу толгой компани усны чиглэлээр хамгийн дэвшилтэд технологи ашигладаг төдийгүй нийт хэрэглэж байгаа усныхаа 90%-ийг дахин ашигладаг. Мөн ижил төрлийн урхаануудаас 3 дахин бага ус ашигладаг гэдгийг мэдгдсэн. Түүнчлэн цаашид малчтын усны чанар болон хүртээмжийн талаар судалгаа хийхээр болжээ.